Өмнөх үзсэн хичээлээр бид Бенджамин Франклинийг амжилттай хэвлэн нийтлэгч, продюсер мөн зохиолч болоод байсныг нь үзсэн билээ. Медиа Монгол гэж үү? Тийм ээ. Филадельфигийн Медиа Монгол энэ бол 1730-аад оны үе бөгөөд бид 1730-аад оны сүүл үеийг ярьж байгаа юм л та. Тэгвэл тэр яг хэдийн үеэс Медиа Монгол байхаасаа илүү нийгмийн зөвтгөлтөнд бас удирдагч болон хувирсан юм бэ? Энэ нь түүнийг бүр залуухан хэвлэгчийн туслах байхад нь эхэлсэн юм. Тэрээр 21 настай байхдаа нэгэн клуб ажиллаж эхэлсэн байна л да. Энэ нь одоогийнхоор бол Rotary, Kiwanis клубүүдтэй адилхаж болох юм. За тэгээд энэхүү клубыг Филадельфигийн дундаж давхаргын худалдаа эрхлэгчид, гар урчууд, дэлгүүрийн эздэд зориулан байгуулсан байна. Харин энэ клубээ ширэн хормогчтнуудын клуб гэж нэрлсэн бөгөөд одоо заримдаа хүмүүс түүнийг Junto клуб гэж нэрлэх юм ч бий. Ширэн хормогчтны клуб гэж нэрлсэн шалтгаан нь нөгөө дээд зэндааны томоохон бизнес эрхлэгчдэд зориулсан бас харин одоо өдөр бүр ширэн хормогч өмсөд нөгөө дэлгүүр хошоогоо нээж лангууны ар зогсдог байсан тэр хүмүүс зориулсан клуб байсантай холбоотой юм. Яванда тэрээр амжилттай бизнесмен болох тусам нөгөө ширэн хормогчтны клуб нь түүний олон нийтийн төслүүдийг санхүүжуулагч сан болон хувирсан ба. Түүний клуб нь хүмүүсийг иргэдийн дунд одоо манлайлагч байхад нь сургадаг байсан. Тэд нь иргэний сайн удирдагч байхын тулд эзэмших ёстой нөгөө бүтээлч, үнэнч, арвиж хямгаж байх гэх мэт сайн чадварын жагсаалт байдаг байсан байна л да. Ингээд Франклин бүр эдгээр чадваруудаа хүснэгтлэн бичээд тэгээ хандаа хадчихад бүр 7 хоног болгон өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаагаа тэмдэглэдэг тэмхчээнгүй хүн байсан байна. За ингээд нэг удаа тэр байх хэвээр 12 сайн чадвараа бүрэн эзэмшчихсэн байсан. Тэгээд энэ хүснэгтээ одоо найзуудаа үзүүлсэн байгаа юм л да. Тэгсэн чинь нэг нь Франклин энд чинь одоо миний оролдоод үзэх хүсэлтэй нөгөө чадвар алга байна штэ гэсэн. Тэгэхэд Франклин тэр чинь юу юм бэ? Найз гэж найзаасаа асуухад нь тэр одоо даруй зан чи магадгүй даруй зантай болох гэж оролдоод үзвэл яасан бэ гэж найз нь зөвлөсөн байгаа. Харин Франклин хариуд нь би ер нь хизээч даруй зантай байж үзээгүй. Харин одоо даруухан царилж сайн чаддаг шүү. Би бүр даруй байдлыг их сайн хуурамчаар үзүүлж чадна. Ер нь хүн даруй төлөв байдал үзүүлж сурах нь хажуудах хүнээ одоо сайн сонсож хооронд чинь байгаа нийтлэг талыг олж харахад тусалдаг юм аа. Одоо ингэн л бидний бүтээхийг оролдоод байгаа нөгөө дунд давхаргынхны арчлалын үндэс юм аа гэж одоо хэлсэн байна. Гайхалтай. Гэхдээ энэ тэдний уулзалтуудаа ямар холбоотой байсан бэ? Бас нөгөө зан чанаруудтай жагсаалттай. Тэгэхээр тэд баг одоо баасан гараг бүрт уулзаж нийгмийн өөрчлөлтөд нэмэр болох сайн зан чанаруудын жагсаалт гаргадаг байсан. Тэгээд дараа нь тодорхой ажлын төлөвлөгөөтэй болсон байгаа юм л да. Тэдний хийсэн ажлуудын нэг нь Филадельфигийн гэрээр ном олгодог хамгийн анхны олон нийтийн номын сан байна. 1731 он байсан баха. Одоо тэрээр нөгөө гэрээр ном олгодог номын сан нээсэн. Одоо ядуу Ричардын он тоолын бичгээс өмнөх ажил байх нь л дээ. За энэ нь тэгээд тэдний клубын хийсэн анхны ажлуудын нэг байсан. Учир нь тэд залуу бизнесмэнүүд, баячууд бүгд хувийн номын сантай байж чадна. Харин бусад нь үнэгүй гэрээрээ ном авч уншиж болдог номын сан байх нь хэрэгтэй гэж шийдсэн байгаа. Дараа нь тэд гудамж цэвэрлж, марш, жагсаалж хийж үтсэн ба. Мөн залуучуудад зориулсан боловсролын академиэс нь хожмоо Пенсильвани их сургууль болон өргөжсөн. Ингээд тэд бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүдэд зориулсан даатгалын кампанич нээсэн. Түүний ээж нь хуучинсаг үзэлтэй пуритан шашинтай хүн байсан болохоор заншил ёсороо Диваажинд очих цор ганц зам бол бурхны хайр ивэлийг хүртэх юм. Буян хураалаа гэд Диваажинд очихгүй гэж хэлдэг байсан ба. Харин Франклин хариуд нь минийхэр бол баяжиж байгаад өнгөрснөөс бусдад дэм болж яваад өнгөрөх нь хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Бурхны талалт багтах хамгийн сайн арга бол түүний бүтээсэн бүхий л амьд биесийн сайн сайхны төлөө зүтгэх юм гэдэг байсан байна. За энэ бол одоо Франклины баримтлагдаг зарчим байсан бөгөөд нийтийн сайн сайхны төлөө зүтгэцгээе гэсэн ураатай байсан. Тэд эмнэлэг байгуулад түүнийг бид өөрсдөө адилхан хүн бүрт зориулж байгууллаа. Учир нь эзэн биднийг ингээсэ гэж хүсэж байгаа юм гэмээр тайлбарлаж байсан байна л да.